улсын Алматы хотоос мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Бидний ард харагдаж байгаа энэхүү шар төмөр хоолой болвол Казахстан улсын гэр хорооллын дундуур татсан газын төвийн шугам. Энэхүү төвийн шугамаас айлууд нь газ авч улмаар дулаанаа шийддэг байна. Тийм ч учраас Казахстаны Алматы хот нь агаарын бохирдлгүй цэвэр агаартай байдаг байна. Казахстан улсын нэгэн айлаар зочилж газаар хэрхэн халаалтаа шийдэж байгааг нь сонирхцгоё. Ялчилшвэ. Аман гэдэг хавдар суудыг гэдгийг тайлж байсан. Механикаар. Нэгд ороор амьдарч байгаа таашаага 91 онд нүүсэн. Тэгээд одоо Казахстан дээрээ ингээд амьдарч байна да. 8868 кубометр хэрэгэлсэн байна одоо бид нар 10 хэдэн жил болж байна тэнд. За ийм байна. Төвөөс орж ирнэ. Төвийн шугам бүх айлуудаараа тийм утаа унаар байхгүй. Тэгэхээр одоо байгаад одоо их ашигтай шүү дээ. Энд харж байгаа хүмүүс утаа энд галт үлж байгаа хүн байхгүй. Ягаад гэвэл бүгд газ. Энэ одоо тийм их ашигтай. Метр кубаар явна. Тэгээд одоо хүний хэрэглэнээс болно. Одоо манай энэ 3 давхар байна. 3 давхартаа халаалтаа пол гэж нэг шаалнда и ханда. Тэгээд одоо нэг 50,000 авцаал төлөөд байгаа сард. Байгаль ингээс газ гэж ярьдаг юм одоо эдийн харуулаад природны гэж орсуудын хэдгээр. Тэг байгаль ингээс. Өөр хийх юм байхгүй. Нэг голгочдоо гал зуухандаа өглөө. Төвийн халаат зуухандаа өглөө. Энэ удаар нь юуны хэрэг байхгүй шүү дээ. Гал тоогондоо бол прямо. Болохгүй аюулгүй байдаг гэж одоо тэр төвөөс агаар орж ирээ тэр гаргах. Тэгэхгүй энэ газ бас нэг аюултай талын байдаг. Тэр нэг аюулгүй байдаг гэсэн. Энэ бол сигнализаци гэж нөгөө тохиолдол өгдөг. Энэ муу газ авч байгаа бол энэ төвөр одоо энэ зүх одоо энэ Италийн зүх юм байна. Яг энэ халаан яг зүүнний режим өвдөг гэж хоёр режимээр ажиллана. Зүүн бол одоо зөвхөн хэрэгдийнийхээ хадуус одоо өөрийгөө угаах эдрэг хэрэг. Өвгдийнхээ режимд бол тэгээд халаалт ханаараа ингэ шалаар ингэ халаалт. Одоо ийм байна мөглүүд. Гаднаас газ орж ирлээ. Зууханд орлоо. Гаднаас ус орж ирлээ. Энэ үзэлд байгаа шүү дээ одоо. Энэ халааж өгнө. Энэ зуух халааж өгөөд энэ явуулна. Хэрэгдийн юус и халаалт юус. Хоёулаа тустай. Улаанбаатар хараад ийм нэг газар шийдэжээсэй гэсэн бодол төртгөл байх та тийм. Тэгэл би яг уу. Энэ одоо зөвлөлт холбоотос ойрхон байна. Энэ Монголд бол өөрөөс нь газ гарахгүй тийм. Зөвлөлт холбоотосоос Apple зүгээр юм. Одоо тэгээд зөвлөлт холбоотостой нэг санкц гэж Европын орнууд газ авахгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэр газ бол хангалттай орно шүү дээ. Тэрнээс цаашаа оруулахуд хятад авч байна. Одоо Монголд орчих юм бол байгаль орчиндөө ард түмэндээс их сайн юм. Энэ халаалтыг бараг эсгийг гэрчгсэг хэрглэж болно шүү дээ. Энэ зөх хэмжээ жижигхэн юу тавиад одоо иймэрхүү корейский юунууд байдаг юм. Юунд холбогдоод газ цааш нь турбагаар холбоодог чинь. Ганцхан тэр насаад байж байгаа энэ дотор. Гэртээ газар авахгүй. Эсгийг гэрчгсэг хэрглэж болно баг. Тэгвэл ясаа сайн байна. Монгол улсад тэгж хөгжөөсэй гэж хүснэ. Төрж өссөн нутаг болохоор яг орныхаа төлөө тангараг өргөсөн юм бэ. Автоматически өөрөө унтарна. Одоо энэ чинь унтарсан байж байгаа. Тэгээд бас өөрөө нэгдэн автоматически асна. Суй таруулаад тавьсан байгаа. Энэ датчик байгаа шүү дээ. Тэр датчигэнд таруулаад тавьчихаар тэр юугаар энэ градус Цельсийг хэрэгжиж байгаа усны юг. Одоо энэ хэд вэ? 60 байна уу? 60 байна. Тэгээ 60 градусыг халаалтаа явж яана хэрэгдэн юус. Бойлер. Тэр пластик байгаа үстэй. Ани газын бол пластик байдгүй юм. Юу? Төмөр. Юм дээр их орондоо газ оруулахдаа улс их орон бодох хэрэгтэй юм байгаа юм дээр. Төрд сууж байгаа сууд нь яах хэрэгтэй гэвэл тэнийг нөгөө янз бүрийн төлшмөл хийнэ гэж тэр зовж яснаас газ энэ Казахстан ч гэсэн атом электростанци барих гэдэг байгаа. Харин Монгол тэгж барьж болдгоо юм уу? Тэний одоо би мэдэхгүй. Тэр бол бас их өөрөг шаардлагатай баг. Тэр яадаг бол бууд үшиг гэж яадаг штэ. Ирээдүйд Казахстан бол 2-3 атом электростанци барих гэдэг байгаа штэ. Тийм төлөвлөгөө гаргасан. Одоо яг хэзээ эхлэх юм?
ард түмэн зарим нь эсэргүүцээд байгаа. Энэ цаашдаа ард түмэн дээр аюултай юм болж магадгүй гэж. Уг нь бол бүх улсууд байгаа Хятад ч байна, Туркид байна, Оросд байна. Европын орнууд ч гэсэн байна. Тэгэхээр одоо НАТО электростасиас хэрэгтэй юм байна.